Сайн мэцхан залуусаа. За тэгээд өнөөдөр ингээд хаврын смэс нэт болж байна. Өнөөдөр нэг оюутнаа танилцсан. Таарлцсан тийм үү? Танилцъя. За сайн байна уу анудраа? За анудраа Монголоос хэдэн хоног өмнөөс нэ? За сайхан танилцъя. 10 жилийн хаан төгсөө. Энд чи хизээ ирүү? Өөрийгөө нэг цавтгаан танилцуулаач. Би энэ 3 оны өмнө ирсэн байна. Тэгээд би 10 жилийн өмнө би хөтөж 58 төгссөн. За 58 дурс уулзсан. За тэгээ хаваад ирсэн анхны зүйл ямар вэ? Хаваад ирээд ер нь амар халуун санагдсан. Тэгээд кампус дээр ирээд кампус гэнэ явсан. Кампус таалцсан. Нөгөө нэг 10 жил төгснөөс хойш их сургууль явж үзээгүй. Их сургуулийг орж үзээг болохоор яг их сургуулийн амьдралд ороод ирсэн чинь айгүй гоё. Аха. За кампус дээр ирээд ер нь ингээд багш нартайгаа ч юм уу уулзаад эсвэл оюутнуудтайгаа ингээд найзтайгаа уулзаж эхэлж байсан хүмүүстэй. Бусад орныхонд уулзсан чинь ямар шүү ах шүү. Одоо ер нь яг айгүй нээлттэй гоё санагдаж байна. нээлттэй гоё санагдаж байна. Аха. Нэлийн нээлттэй ер нь. Доктор өрөөнд орсон уу? Тий орсон. За доктор өрөөнд хэдүүлээ? Хоёлаа. Хоёлаа ямар орны вэ? Шинэ Зеланд яваад байна. За англи хэлээ сураад ирсэн байх тий. За англи хэлээ сурсан ганц нууцаа суулгаж. Би ер нь айгүй олон арга замаар сурч ирсэн. Гэтэ хамгийн нэг юу надад нөлөөсөн арга нь би орой болох хичтэйг нөгөө нэг IELTS-ийн асуудлуудад 3 сэдвэр бэлддэг гэсэн. Тэгээд яг орой болох нэг 30 минут өдөрт сумсаар агаад миний англи амар сайжирчихсан. За одоо юу юугаар сурах гэж бодож байна чи? Одоо ер нь finance эсвэл business санхүү тал руу сурах гэж шүү дээ. За ямар ч амжилт хүсье. Хаваа тавтай морь, бие хаваа тавтай морь. За хамгийн төгсгөлд нь ирээдүйд ирэх гэж байгаа дүүнэлтэй хандал. За нэг иймэрхүү нэг ганц зөвлөгөө өгч гэсэн тэмцэлэг байна. Ер нь ирэх гэж байгаа хүмүүс бол дисциплинтэй байж юмаа яг цаг тухайд хийгээд өөрийнхөө төлөө юмаа ингээд цаг хийгээ яваа. Болохгүй юм байдгүй мэдээ. Хэд удаа аплайсан? Нэг удаа аплайсан. За ануудаараа баяр хүргэе. Тэгээд бие хаваа тавтай морь. Амжилт хүсье. За баярлалаа.